Та эзний үгийг Лук номын 19-р бүлгийн 11-р ишлэлээс 27-р ишлэл хүртэл хамт уншъя. Лукийн 19-р бүлгийн 11-с 27-г. За би та бүхэнд чангаар унших гэж байна. Тэд энэ бүхнийг сонсох зуур тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүрлэл айлдав. Учир нь тэрээр Иерусалимаас холгүй байсан бөгөөд нөгөөдүүл нь Бурхны хаанчлал тэр даруй болох юм хэмээн бодсон тул ийхүү ярьжээ. Тэрээр нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад босож ирэхээр алс холын орныг зоржээ. Тэр 10 боолоо дуудаж тэдэнд 10 маанэ өгөөд намайг босож иртэл эдгээрийг эргэлдүүл гэжээ. Харин түүний иргэд түүнийг үзен яддаг байсан тул араас нь илчилгэн энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ хэмээн хэлүүлжээ. Мөнх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолоод нь хэр эргүүлснийг нь мэдхээр тэднийг дуудуулж гин. Эхнийх нь ирж эзэн таны нэг маанэ 10 маанэ болсон гэхэд тэр түүнд сайн байна. Зарц минь, сайн зарц минь. Чи маш бага юмд итгэмжтэй байсан тул 10 хот захирах эрх мэдэлтэй боллоо гэжээ. Хоёр дахь нь ирж эзэн минь таны нэг маанэ 5 маанэ болсон гэхэд тэр түүнд мөн чи 5 хот захирах эрхтэй гэлээ. Өөр нэг нь ирж эзэн минь харт тугай. Би таны нэг мааныг алчууртаа боогод хавд арчихсан. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм гэсэнд тэр өөдгүй боол чамайг үгээр чинь би шүүндэ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүлэгчд өгсөнгүү вэ? Тэгсэн бол би босож ирээд хүүтэн авах байсан юм гэд дэрэгдээ байгстад. Түүнээс нэг мааныг авч 10 маанаатай хүнд өгсгөө гэв. Тэд эзэн минь түүнд 10 маанаа байгаа шүү дээ гэхэд би танарт хэлье. Хинд байна түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хинд байхгүй байна түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. Надаар өөрсдөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч өмнө минь тэднийг хөнөөхтүн гэж зарлиг буулгажээ гэв. Аамен. За өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй гомдолсоор гологдож хорссоор хоосон хоцроо зай гэдэг. Одоо нэлийн сургамжтай үгээр өнөөдрийн энэ гарчгийг би нэрлэж энэ сэдвтэйгээр би танарт эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. Гомдолсоор гологдож хорссоор хоосон хоцроо зай гэдэг сэдвтэй сургаалыг та бүхэнтэй хуваалцъя. За нэгэн сурвалжит язгууртай хүн Есүсийн сургаалт үлгэр дээр ярьж байгаагаар бол хаанчлалыг аваад буцаж ирэхээр холын орныг зорж байна. Хол газар яваад тэндээсээ хаанчлалыг хүлээж аваад тэгээ буцаж ирэх нь шүү дээ. За тэгээ буцаж ирэх хүртлээр тэр хооронд өөрийнхөө 10 боолыг дуудаад бүгдээрэнд нэг маанэ өгсөн. Нэг маанэ өгсөн. За маанэ гэж юу юм бэ? Тэгээ тухайн үеийн мөнгөний хэмжүүрийн нэгжилтэй. За маанэ гэдэг нь бол 600 грамм зүйлийг илэрхийлдэг. 600 грамм ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг. 600 грамм ямар нэгэн ямиг нэг маанэ гэж нэрлэдэг байна л да. Тэгэхээр 10 боолоо дуудаад тус бүрдэн 600 грамм мөнгө өгсөн болж таарж байгаа. За энэ маанэ нь юу вэ гэдэг нь цаашаа үргэлжлүүлээд унших юм бол энэ мөнгө байсан гэдгийг бид нар тодорхой мэдэж болно. Тийм ээ? За ингээд 10 боолоо дуудаад нэг маанэ өгөөд өөрөөр хэлбэл тус бүрчлэн 600 грамм мөнгө өгөөд за намайг буцаад иртэд энэ мөнгийг та нар эргэлдүүлээд байж байгаараа гэж хэлчихэд энэ сурвалжит язгууртай хүн холын орныг зорьсон. Үүгээр Есүс өөрийгөө хэлээд байгаа юм л да. Яваад буцаж ирэхийгээ хэлээд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тухайн үед нь шавнар нь нөгөө Есүсийг дагаа явж байхдаа Иерусалим хоттой ойрхон байсан учраас Есүс Иерусалим хотод ороод Давидын хаанчлалыг сэргээгээл Израилийн агуу хаант улсыг Ромоос тусгаар тогтнуулаад энэ Бурхны хаанчлалыг байгуулна гэж бодож ирсэн. Бурхны хаанчлал Израилийн хаант улс дахин сэргэхийгээ бол шууд Бурхны хаанчлал гэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь израильчууд тухайн үед тэгж ойлгож ирсэн. Тийм учраас Есүс шууд Иерусалимд явж ороод хувьсгал хийгээл Ромын засаг захиргааг төлхөн унгаагаал Израилийн бие даасан хаант улсыг буюу Бурхны хаанчлалыг байгуулнаа гэж Есүсийг дагж исэн хүмүүс бол тэгж бодож исэн. Гэтэл Есүс одоо бишээ би явчаад ирнэ гэдгээ яриад байна л да. Би одоо та нарын бодож байгаа шиг
Бурхны хаанчлыг та нарын бодоод байгаа шиг тэр Бурхны хаанчлыг би одоо хийхгүй. Би явнаа. Тэгээ эргэж ирнэ. Болоогүй. Явчаад эргэж ирнэ гэдгийг энэ сургаалт зөвлөлөөр Есүс илэрхийлээд байгаа байхгүй. Тэр нь ямар утгаараа Есүс хэлж ийн гэхээр нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зоржээ гэдгээрээ хэлээд байгаа Есүс. Тэгэхээр Тэнгэрлэг эцэг руугаа буцна. Бүх эрх мэдлийг авна. Тэгээд Есүс нэгэн цагт эргэж ирнэ гэдгийг Есүс үгээр илэрхийлж байгаа. Харин тэр хүртэл би та нарт даалгавар өгөөд буцлаа шүү гэдгийг Есүс үгээрээ илэрхийлээд байгаа. Тэгэд энэ сурвалжит хүн маань 10 болоо дуудаад нэг маана өгж байгаа. Тус бүр 600 г мөнгө өгөөд намайг эртэл үүнийг эргэлдүүлээд байж байгаараа гэж хэлсэн. Яг үүнтэй адилхан Есүсийг эргэн эртэл өнөөдөр бидэнд өгөгдсөн Бурхны дуудлага итгэлээр амьдрах үүрэг даалгавар бидэнд байгаа. Энэ нэг одоо маана өгсөн үүнийг эргэлдүүлээд өсгөөд байж байгаараа гэсэн. Яг үүнтэй адилхан бид итгэлээр амьдраад үр жимсээ гаргаад эзнээс өгөгдсөн дуудлага болон бэлэг авяасаараа эзэндээ үйлчлээд эзнийгээ эргээд ирэхэд нь түүнд тайлагнах амьдралтай бид сууж явах ёстой шүү. Хүлээгээд байж явах ёстой шүү гэдгийг Есүсийн сургаалт зөвлөлөөр үндэ хэлээд байгаа. За ингээ хэсэг хугацааны дараа эзэн босч ирлээ. Босч ирээд 10 болоо дуудлаа. За харуултаа тооцоо хийсэн. За гэхдээ яг 10 хүн тус болгонтой юу ярьсныг бол энд дурдаагүй зүгээр л тэр 10 хүнээс 3 боолынхын жишээг энэ дэр дурдж байгаа. Эхний боол нь ирсэн. Нэг маанагаа эргэлдүүлээд 10 маанаа болгосон. 10 маанаа болгосон. Тэр нэг 10 маанаа болгосон хүн чинь эзэндээ тайлангаа тавьж яана л да. Та надад нэг маанаа өгсөн. Би үүгээр 10 маанаг нэмж оллоо гэсэн. Тэгсэн чи эзэн сайн байна. Чи маш бага юмд итгэмжтэй байсан тул би чамд 10 хот захирах эрхийг өгье гэж хэлж байна. Тэгэхээр энэ чинь хаан байгаад байна шүү дээ. Улсаа байгуулад байна шүү дээ. Есүс хожим эргэж ирээд Тэнгэрийн хаан тусаа бүрэн төгс бий болгох үед бидэнд ямар их эрх мэдэл, ямар их агуу үүрэг хариуцлагыг бас нэмж өгөх вэ гэдгийг харуулад байна. Заримдаа хүмүүс ингэж боддог л да. Энэ дэлхий дээр бид үүрэг хариуцлага хүлээж итгэлээр амьдраад хожим Тэнгэрийн хаан тусад очингот нэг үүлэн дээр хөвж байгаа юм шиг зүгээр л нэг магтанд болсон цагаан дээлтэй хүмүүс л байгаад байх юм шиг бас боддог. Гэтэл хожимын Тэнгэрийн хаан тусад Бурхан бидэнд илүү их үүрэг хариуцлагыг өгнө. Тэнд бас биднэрт өөрийн гэсэн одоо эрх мэдэл, тэнд бас бидэнд өөрийн гэсэн байр суурь, тэнд бас бидэнд өөрийн гэсэн үйлчлэл байна гэдгийг Библийн одоо тайлбарлагч нар энэ хэсгээс бол тайлбарладаг. Тэнд ингээ бүх юм дуусаад тэнд одоо зүгээр л нэг амралтанд байгаа хүмүүс шиг байгаад ах юм биш юм байна. Тэнд илүү их эрх мэдэл өгөгдөн, илүү их үйлчлэл өгөгдөн, илүү их байр суурь бидэнд өгөгднө гэдгийг Есүсийн энэ сургаалт одоо зөвлөлөөс бид нар ойлгох боломжтой. За тэгсэн чинь хоёр дахь жишээгээ ярьж байгаа. Нөгөө 10 болоос 3-ыг нь л ярьж байгаа шүү дээ. За хоёр дахь одоо боол нь ирээд хэлж дээ тийм ээ. Та надад нэг маанаа өгсөн. Би нэмж 5-ыг олсон гэж. Чи 5-ыг олоод тахтай яадан гэж бол хэлээгүй. Энэ хүн нэгийг эргэлдүүлээ 10 болгоцсон байхад чи яхаар 10 болгож чадаагүй 5хан байж идэв гэж юусаа загнаагүй. Чадахыг л хийж байгаа байхгүй юу? Хүн болгоны авьяас чи өөр штэ бас. Тийм ээ? Хүн болгоны чадал чансаа, хүн болгоны одоо нөөц болцоо бас өөр штэ. Тэнгүүд эзэн тэрийг бас л адилхан магтаж байгаа байхгүй юу? Би чамд 5 хот захирах эрхийг өгье. Ерөөсөө тэрийг одоо муулаагүй. Тэр 10-ыг олцсонтой ингэж харьцуулж ингэж жишээж чи доогуур юм бэ, тэр чи дээгүүр юм бэ гэж ерөөсөө Есүс ингээгүй. Би нэмээд 5 маанаа оллоо гэхэд нь тэгвэл чи 5 хотыг захирна гэж хэлж байгаа. Бас л адилхан түүнийг сайшаасан, түүнийг магтсан. За энэ мэтчлэн ингээ 10 боолууд чинь аруулаад 10 өөр байгаа даа л да. Магадгүй зарим нь 7 маанаа нэмж олсон байх, зарим нь 8 маанаа нэмж олсон байх. Зарим нь магадгүй 1 маанаага эргэлдүүлээд 3-ыг нэмж олсон байж болох юм. Зарим нь одоо 2-ыг ч нэмж олсон байж болох юм. Тэр бүрчлэн одоо эзэн өөрсдөнд нь тохирсон шагналуудыг нь өгсөн гэдэгт би эргэлзэхгүй байна. Магадгүй 8 маанаа нэмж олсонд нь бол чи 8 хотыг захираарай гэж хэлсэн байж болох юм. 3 маанаа нэмж олсонд нь чи 3 хотыг захираарай гэж хэлсэн байж болох юм. Тэгэхээр 10 одоо өөр одоо ийм шат шатны үр дүн гарч байгаа. Тэр болгонд нь тохирсон шагналыг Бурхан өгж байгаа. Есүс өгж байгаа. Тэгэхээр энэ бол бидэнд айгүй чухал зүйлийг хэлж байгаа тий. Хожим эзэн Есүс Христ маань Тэнгэрлэг эцгийнхаа суу алдраар энэ эрх мэдлийг аваад иргэн ирж байгаа сурвалжит хүнтэй адилхан суу алдраа дурсхан эзэн Есүс Христ энэ дэлхий дээр 2 удаага эргэж ирэх болно. Эцсийн шүүлт гэж байгаа. Тэр үед Христэд итгэж Христийн нэрээр энэ итгэлийн амьдралаар амьдарсан эзний нэрийг гэрчилж үйлчилсэн энэ хүмүүс хожим Бурхны өмнө тайлангаа тавина. Эзнийг мэдхгүй хүмүүс бол гим нүглийнхаа төлөө шийтгэл авна.
Харин бид аврагдаа зогсохгүй аврагдсан аврал дээрээ нэмээд бид үйлчилсэн үйлчлэлээрээ бид бас шагнагдана гэдгийг энэ сургаалт үлгэр бидэнд тодорхой харуулдаг байгаа байхгүй юу? Мэдээж бид нар бүгдээр мөнх аймыг авна. Христэд итгэсэн хүмүүс бүгдээр мөнх аймыг авна. Гэхдээ тэр итгэсэн хүмүүс дотор чинь зарим нь 10 хотыг, зарим нь 5 хотыг, зарим нь 3 хотыг, зарим нь 7 хотыг магадгүй янз бүр байгаа. Хүн бүрийн амьдрал өөр, хүн бүрийн үйлчлэл өөр. Хүн болгонд өгөгдсөн бэлэг авяас өөр, хүн болгонд өгөгдсөн цаг хугацаанууд өөр бага. Түүгээрээ бид нар хожим эзнэр шагнагдана. Түүгээрээ бид нар хожим эзнэр өрөөгдөн. Энэний ялгааг одоо энэ сургаалт үлгэр бидэнд айгүй тодорхой харуулж байна л да. За тэгвэл 3 дахь боолын жишээ одоо гарч ирж байна. 3 дахь боолын жишээ болол одоо маш харамсалтай жишээ. Нэг ширхэг гарч ирж байна л да. За тэр ирээд юу гэж хэлсэн гэхээр би нэг маныгаа аав. Би алчууртаа боо цааш нь хавд арсан. Авдрын ёроолдоо хийчих, тийм ээ. Юундаач байдгийн. Эсвэл одоо бүр ингээд цэфэндээ хийгээд бүр нууцсан. Одоо энэ чи энэ байна. Энийг аав. Гэхдээ чи эргэлдүүлээг юм уу яаж байгаа юм гэсэн чинь энэ боол эзэндээ хэлж чинь те. Юу гэж хэлж байгаа гэхээр та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айс юм аа. Тэгээ энэ одоо нэг манагаа буцаагаад ав гэж хэлсэн. Тэгсэн чинь эзэн ууралж байна. За юу гэж ууралсан гэхээр өөдгүй боол чамайг үгээр чинь би шүүндэ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь. Тэгвэл чи мөнгийг минь ядаж мөнгө хүлэгчд өгөөд өөрөөр хэлбэл нөгөө мөнгийг нөгөө хүүтэй зээлүүлдэг хүнд чи ядаж миний мөнгийг өгөөд чи нэмээд нэг манаагаараа 10 мааны олдгүй махад нэг манаагаараа 7 маана 5 маана 3 маана олдгүй махад чи ядаж хүүтэй мөнгө зээлүүлдэг хүнд миний мөнгийг өгөөд тэгээ чи намайг хүрээд ирэхэд тэр мөнгөө буцааж авахд ядаж нэг тодорхой хэмжээний хүүтэй нь авнаа да. Тэг багц гисэн ашиг олоо чи надад чи үнэхээр өөрөө залхуурд юм байж өөрөө юм хийдгүү юм байж чи өөрөө надаас айд юм байж чи намайг тавиагүй хэрнээ авдаг тариалаагүй хэрнээ хураадаг юм хатуу одоо босс гэж чи намайг боддгийм байж түр чи үнэхээр айс юм бол чи үнэхээр тех тусмаа чи айс юм бол чи энэ нэг манайг чи тэгвэл харин тех тусмаа яаж игээ чи эргэлдүүлээд чи бүр өөрөө залхуураад одоо болио юм хийдгүү маа гэхэд хүүтэй мөнгө зээлүүлдэг хүнд өгөөд чи намайг ирэхэд ядч хүүтэй нь буцааж аваад надад өгөхөд бараг болох байсан биз дээ гэж. Ингэж эзэн нь энэ боолд хэлж байгаа. Тэгээ энэ боолыг бол эцэст нь эзэн шийдэж байна л да. За энэ боолоос нэг мааныг нь аваад 10 маанатай боолд өг гэд нөгөө бусад зарснартаа тушааж. Тэгсэн чинь нөгөө бусад зарснаар нь гайхаж байна л да. Гэхдээ түүнд чи 10 байгаа штэ. Гэхдээ нэг энд чи юу ч байхгүй. Одоо та авчих юм бол бүр юу ч байхгүй болно. Тэгээ ингэж болж байгаа юм чи шудрах юм уу гэж. Тэгсэн чи эзэн хэлж байна л да. Хинд байгаад нь илүү өгөгдөн. Хинд байхгүйд нь байгаа ганц юм ч гэсэн бүр авагдаж дуусна гэж. Тэгээ нэг талаар айгүй хатууч юм шиг. Нэг талаар энэ нэг манаатай алчууртаа боогоод хавд арцсан байжгаад буцаагаад өгж байгаа энэ хүний зөвч юм шиг. Нэрэл энэ хүн өөрийнхөө эзнийг тэм зөв тодорхойлсон ч юм шиг. Гэхдээ л буруу байгаад байгаа юм л да. Яагаад гэвэл та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг гэдэг чинь нөгөө манай Монгол ардын дээр үе үлгэрт гардгаар бол нөгөө эр үхрээс илгэн тараг саадаг ноён гэсэн утгатай шүү дээ, тэ. Эр үхрээс сүү сааж болох уу? Болохгүй үстэй. Ямар ч боломж байхгүй. Тэгээд саахтаа тэр сүүн бүр илгэн тараг болоод гарч ирэх бүр боломж байхгүй. Тэр боломжгүй юмыг зарцаасаа шаарддаг юм хатуу эзэн гэж энэ өөрийнхөө эзний талаар бол тэгж бодож байна л да. Тийм учраас энэ эзний үгэнд бол одоо дуулууртаа орсонгүй л дээ. Үгэнд нь орсонгүй. Тэр өөрөөр нь захируулсангүй. Гэтэл эзэн юу гэсэн эзэн яасан гэхээр үндэ бол нэг мааны өгсөн шүү дээ. Гэхдээ эн чинь тэгээд тавиагүй хэрнээ авдаг эзэн болохоороо тэгээд нэг маана өгд юм уу? Тариалаагүй хэрнээ хураадаг болохоороо тэгээд нэг маана өгд юм уу? Энд чинь нэг маана өгсөн биз дээ. Энд чинь тавьсан гэсэн үг, тарьсан гэсэн үг. Өөрт нь тариад нь шүү дээ энэ чинь. Өөрт нь өгөөд нь шүү дээ. За энийг эргэлдүүлэр. Нөгөө ёст нь нэг маана өгөнгүүтээ энд ганцаараа юу ч өгөхгүй байж та чи намайг ирэхэд ямар ч юм маана олоо байж байгаараа гэж хэлсэн бол одоо энэ боолын зүв багхгүй юу? Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг хатуу эзэн юмаа гэж хэлж байгаа энэ хүний үг бол яг үнэн болно. Гэтэл өөрт нь яг бусдад боолоотаа өгсөнтэйгээ адилхан нэг маана адилхан өгсөн багхгүй. Тавьсан л гоо ч одоо тэгээ тавьсан юмаа буцаагаад авъя л гэж ярьж штэ. Нэг маана өгсөн багхгүй юу? Өөрөөр хэлбэл
бусдтай нь яг адилхан боломж олгосон байхгүй юу? Тэгээд буцаагаад одоо тэр нэг өгсөн мааныхаа үр дүнг эргээд асууж байгаа байхгүй юу? Огт өгөөгүй юмаа нэгсэн бол өөр хэрэг. Огт өгөөгүй юмаа нэгсэн бол энэ боолыг хилдэг бол үнэн. Гэтэл энэ боол бол алдаа гаргалаа. Ямар алдаа гаргав гэхээр хитрхи өөрийнхөө эзнийг сөргөөр ойлгосон, сөргөөр бодсон. Өөрт нь бусад 9 боолтой адилхан өөрт нь адилхан нэг маана өгчөөд хахад өгөөгүй юм шиг ярьж байгаа. Аваагүй юм шиг ярьж байгаа. Бусдад нь байгаад байгаа өөрт нь байхгүй юм шиг яриад байгаа. Бусдад нь боломж олгосон өөрт нь боломжгүй юм шиг яриад байгаа. Гэтэл адилхан нэг маана авсан байхгүй юу? Яг адилхан шүү дээ. Яг адилхан гараанаас адилхан эхэлж байгаа байхгүй юу? Гэтэл тэрүүгээр нэг манаагаараа зарим нь 10-ыг олсон байна, зарим нь 5-ыг олсон байна, зарим нь 7-ыг олсон байна, зарим нь 3-ыг магадгүй 2-ыг ч зарим нь олсон байж болно. Эсвэл нэг манаа дээрээ нэмээд дахиад ганцыг ч олсон байж болно шүү дээ. Бүгдээр л тэгсэн байхгүй юу? Гэтэл энэ боол ганцхан нэг авсан манаатайгаа л байжсэн. Яагаад? Өөрийгөө огт аваагүй юм шиг сэтгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр асуудал хаана байна вэ гэхээр тэр хатуу эзэнд нь биш. Энэ боолын өөрийнх нь сэтгэлгээнд асуудал байна гэсэн утгатай. Тэгэхээр энэ боол өөрөө авсан хэрнээ аваагүй юм шиг сэтгэлтэй. Өөрт нь эзэн өгөөд ахад аваагүй юм шиг. Өөрт нь өгсөн боломжийг боломж гэж харахгүй байгаа нь энэ боолын асуудал нэг байгаа байхгүй. Тийм учраас энэ боол эзнийг эрэхт нь ингээд одоо манай одоо бидний ярьдгаар ингээд 0-ын ногоон тэг царайлаад байж яана л да. За би тэгтээ арай жоо муухай үгээр хэлжээж магадгүй. Гэтэл үнэн. Тэ. Яг тэгвэл өгөөгүй юмаа нэгж байгаа бол эн чинь өөр хэрэг. Энэ боол бол зүв байхгүй юу? Гэтэл өгсөн юмаа яриад байна штэ. Бусны адилхан яг адилхан нэг мааны авчаад тэрүүгээрээ эргэлдүүлээд болоод байна штэ. Болгоод байна штэ. Эзнийг эрэхт нь хэлэх үгтэй, хийсэн ажилтай. Тийм үү? Үзүүлэх юмтай сууж штэ. Гэтэл энэ хүн хэлэх ч үгүй байхгүй, одоо хийсэн юм ч байхгүй, үзүүлэх юу ч байхгүй. Тэгээ хэлж байгаа үгийг хардаа. Бүр эзнийг бүр амар муухайгаар хэлээ сууж байгаа. Яа тэгэхээр та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг. Гэхдээ тавиагүй хэрнээс авдаг эзэн юм бол яагаад нэг маана өгсөн? Тариалаагүй газараас хураадаг эзэн юм бол яагаад нэг маана өгсөн? Тэгээ тэр нэг маана яг юу вэ? Тэр яг юу юм бэ? Тэрийг юу гэж ойлгоод байгаа юм бэ энэ боол? Тэгэхээр энэ зарчим ерөөсөө өөрөө бүр сэтгэлгээний үнэхэрийн ийм асуудалтай нөхөр байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо боол бол ерөөсөө гомдолсоор эцэстээ гологдож байна. Эзэндээ хорссоор эцэст нь хоосоо оцорж байна. Тэгэхээр энэ аливаа бизнес, аливаа сурлага, аливаа амьдралын амжилт, спортын амжилт, тийм үү? Гэр бүлийн амьдрал, үр хүүхдтэй хандах хандлага, өнөөдөр ажил үйлстэй хандж байгаа хандлага энэ бүхэнд яг адилхан. Яг энэ зарчим адилхан үйлчилдэг. Надад л боломж байхгүй би л ингээд хаягдчихэд ингээ миний зураг байдгүй ингээд шиг тийм ээ нөгөө манай нэг анхны алхам кинон дээр нөгөө нэг намрын урах суралтан дээр нөгөө юулаа хадлан авж байгаа нэг баригадынхны нэг кино байдаг шүү дээ тийм ээ тэр ингээл миний зураг байдгүй ингээд шиг юм болгонд гомдоллож юм болгонд нэг өөрөө хоцорсон юм шиг мэдрэмжтэй өөрт нь л өгөөгүй юм шиг нэг ийм сэтгэлгээтэй хүмүүс бол үргэлж ядуу чигээрээ үлддгийн нэг тод жишээ бол өнөөдөр бидний эзэн Есүс Христийн ярьсан энэ түүх байна. Энэ сургаалт үлгэр байна. Энэ бол зөвхөн нэг амьдралын нэг ядуурлын тухай бас яриа зогсохгүй. Хожим бурхнаас авах тэр ивэл ерөөлөг хүртэл алдчихж байгаа байхгүй энэ хүн. Адилхан итгэл өгсөн. Тэр хүнд адилхан залбирах боломж байсан уу? Байсан. Адилхан эзнийгээ магтаад эзэнд үйлчлээд явах боломж байсан уу? Байсан. Өөрөө хийгээгүй байхгүй. Залбираагүй байхгүй. Үйлчлээгүй байхгүй юу? Өөрт нь өгсөн тэр цаг хугацааг, өөрт нь өгсөн тэр бэлэг авиасыг, өөрт нь өгсөн тэр боломжуудаа эзний алдрын төлөө ашиглаагүй байхгүй юу? Бусдын төлөө тэрийг зориулаагүй байхгүй юу? Тэгээд зориулаагүй юм чи яаж тэр бэлэг авиас нь хөгжих юм бэ? Яаж тэр боломж нь үржих юм бэ? Яаж олонний хайр хүндэтгэлийг өөртөө авах юм бэ? Тэгчгээд намайг хүндлэхгүй байна, намайг тоохгүй байна, надад л ингэж хандаад байна, намайг л хаяад байна, намайг л гээгдүүлээд байна. Ингээд миний зураг байхгүй байна гэж юм яриад суугаад ах юм бол үргэлж өөрийгөө өмөрсөн, өөрийгөө өргөцсөн, өөрийгөө ингээд ивэлсэн, ганцаараа хохирогч болцсон юм шиг, тэр бусдын төлөө амьдраад байгаа юм шиг сэтгэлгээнд байгаа ийм хүмүүс яг үүндээ ажил амьдрал дээрээ ч амжилт гаргадаггүй, гэр бүл дээрээ ч амжилт гаргадаггүй, хүмүүстэй харилцах харилцаанд аач асуудалтай, бурхантай харилцах харилцаанд хүртэл асуудалтай, үйлчлэлтэй хүртэл асуудалтай, үр жимс байхгүй, эрх мэдлийн өгцөн байгаад байдаг, үйлчлэлийн өгцөн байгаад байдаг,
хийдэггүй. Алчууртаа боогод авдрахын оролдоо хавд гарцсан. Тэгээ нэг юм сөрөг юм ярьдаг дандаа. Тэгээ эзнийгээ ирээд яасан алийн нэг манай үр дүн хаана байна гэдээ ярихад өөдөөс нь сөрөг юм яриа байж байгаа. Юу вэ гэхээр таавал тийм штэ. Эзнийг юм сөргөөр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эзнийгээ сөргөөр харсан хүн аливаа нөхцөл байдлыг сөргөөр харсан хүн бүх юм нь сөрөг байна. Харин нөхцөл байдлыг боломж гэж харсан хүн бол боломжийг үржүүлж байгаа. Нэг манай өгөгдлөө штэ. Өчиг боломж штэ. Гэхдээ би энэ дээр тулгуурлаад босъё л доо. Энэ дээр тулгуурлаад би бизнесээ хий л та. Энэ дээр тулгуурлаад би итгэлээр амьдрий л та. Энэ дээр тулгуурлаад би бусдтай л адилхан явъя л та. Ингэж зүтгэж байгаа хүн бол юм болгодог. Ингэж зүтгэсэн хүн бол зоригтой хүрдэг. Ингэж зүтгэсэн хүний амьдрал зоригтой ч байдаг, утга учиртай ч байдаг, баяр хөөртэй ч байдаг. Хожим өөрийн одоо бурхны өмнө тийм үү? Үзүүлэх юмтай, хийсэн юмтай, хэлэх хүүхдээ хийсэн ажилтаа гэж манай монголчууд нэг ярьдаг та тийм ээ. Хэлэх хүүхдээ хийсэн ажилтаа ингэж байж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бизнесийн талбар дээр энэ зарчим яг адилхан. Эрүүл мэндийн салбар дээр яг адилхан. Тэ? Миний элэг өвчтөй байж болно. Гэхдээ бусд нь эрүүл байгаа байхгүй. Тэгвэл би энийг эдгээ даал гэж бодно үстэй. Чи элэг өвчтөй хахад бусд нь бүгд өвдсөн юм шиг бодоод бүгдээрээ л өвдөнө. Миний одоо ямар нэгэн юм өөр тэр хүнд байдаг авьяас надад байхгүй ч болно. Гэхдээ тэр хүнд байдаггүй өөр авьяас надад байгаа байхгүй. Би тэрийг байгаа гэж хараад ажилуулах юм бол тэр хүний хүрээгүй амжилтанд би хүрч болно. Тэр хүний чадахгүй салбар дээр би чадна штэ. Гэтэл тэр хүнтэй өөрийгөө харьцуулаад тэр хүн л биелээд байгаа юм шиг, тэр хүн л яваад байгаа юм шиг, өөрийг нь тэр хүн л хохироогоод байгаа юм шиг. Тэр хүний сайн явааг хараад уурлаад, тэр хүний амжилтанд хүрээд байгааг уурлаад, заавал хүн өөрөөс нь ирж гуйхыг хүлээгээл, заавал хүн өөрөөс нь хурж ирж алийг ингээд өгөөч, тэгээд өгөөч гэхлээр нэг хийх гээл нэг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ийм сэтгэлгээтэй хүмүүс үйлчлэн ямар ч амжилт байхгүй. Итгэлийн ямар ч амжилт байхгүй, сүнсний ямар ч үр жимс байхгүй, зорьсон зорилгодоо ч хүрэхгүй ийм хүмүүс өөрсдөө хохирдог. Тэгээ энэ хохирж байгаагаа өөрөөсөө болж хохирж ийн гэж бодохгүй, дандаа өрөөл бусдаас болж хохирж байгаа. Ер нь бурхан намайг ивээгээгүй, бурхан тэрийг ивээсэн мөртлөө намайг ивээгээгүй гэж боддог. Гэтэл эзэн ардан болдоо яг адилхан нэг маана өгсөн байхгүй юу? Тэрнээс ингээд ёсөлөнд нөгөө ёсод нэг маана өгчөөд нэгийг нь орхицсан бол бас өөр хэрэг. Нэгэнд нь юу ч өгөөгүй хэрнээ тэгээд за одоо чи намайг ирэхэд 2-3 маанатай сууж явах ёстой шүү гэж хэлсэн бол одоо бас энэ боолын гомдлж байгаа гомдол бол бас үндэстэй байхгүй юу? Үндэслэлтэй гомдол тавьж байгаа байхгүй. Гэтэл энэ боол өөрөө ямар ч үндэслэлгүй гомдол тавьж байгаа. Логикийн хувьд ямар ч үндэслэлгүй гомдол тавьж байгаа. Адилхан нэг маанатай байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө юу ч өгөөгүй юм шиг, аваагүй юм шиг яриад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр хэлж байгаа үгийг хардаа та нар энэ амар муухай үг хэлж байгаа. Нэг талаар бүр нэрээ. Юу вэ гэхээр та бол тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ бүр толгоо холбоччаа бас. Бүр шүлэг мүрлэг баг зохиогоод байгаа юм яаж байгаа. Тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хурааж авдаг гэсэн. Сэтгэлгээнд нь байгаа. Өөрөө эзнийгээ таньж мэдсэн мэдлэгт нь байгаад байгаа. Эзнийгээ хатуу хүн гэж бодож байгаа. Тийм учраас өөртөө байгаа боломжийг боломж гэж харахгүй байна. Та яадаг вэ? Та ямар вэ? Бурхан хүн болгонд адилхан боломж олгосон. Өнөөдөр танд сайн мэдээ сонсогдсон, танд өгөгдөж байгаа маана л гэсэн үг юм чинь. Та сайн мэдээ сонсож энэ мааныг эргэлдүүлэн Христэд итгэх итгэлээрээ үр жимс гаргах бүрэн боломж нь танд байна. Бурхан хүн болгонд бэлэг авьяас өгсөн. Магадгүй бусдтай адилхан гоё дуулдаг авьяас танд байхгүй ч болно. Магадгүй бусдтай адилхан Холливуудын од байх. Тийм одоо авьяас нь танд байхгүй ч болно. Гэхдээ танд ямар нэгэн маана өгөгдсөн л байгаа. Ямар нэгэн бэлэг авьяас өгөгдсөн л байгаа. Ямар нэгэн амьдралын боломж нэг гიშгээ дөрөөлөг нэг гიშгээ дээшээ босох нэг алхам танд өгөгдсөн л байгаа. Тэгэхээр тэрэн дээр гიშгээд бид нар дараагийн зүйл рүүгээ орох юм бол бид нар амжилтанд хүрэх боломжтой. Тийм болохоор бидэнд өгөгдсөн байдаг. Бид энэ сургаалаас юу сурах вэ? Өөртөө өгөгдснөө олж харж сураа. Энэ хамгийн чухал зүйл. Энэ хүний хамгийн одоо гол асуудал бол өөртөө өгөгдсөн боломжоо олж харахгүй байгаа нь үнэхээр харамсал юм. Тэрээс бусдаа яг адилхан байхгүй юу? Бусд нь бол өөртөө өгөгдсөн боломжоо олж хараад байна шүү дээ. Тэгэхээр боломжоо олж хардаггүй хүн ийм л гасалтай байна. Ингээд гомдлосоор байгаа л эцэст нь гологдоод эзэндээ гологдчихно. Тэгэхээр өөрт нь ямар ч боломж байхгүй гэж бусдад хорсоор хоосоо хоцорч байна. Гэтэл нөгөөдүүд нь жоохон байгаа боломжуудаа адилхан эргэлдүүлснээр бүгд өөрсдийнхөө боломжийг дээш нь үржүүлж байгаа. Нөхцөл байдлаа улам илүү сайжруулж байгаа.
улам илүү эрх мэдлийг олж авч байгаа. Улам илүү амжилтанд хүрж байгаа. Хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Бусдын хайр хүндэтгэлийг дагж байгаа. Үр жимсээрээ харагдаж байгаа, танигдж байгаа. Гэтэл ямар ч үр жимс гарахгүй мөртлөөсөө ингээд намайг хүндэлдэггүй тэрийг хүндэлдэг. Тэр ийм байгаа нь тийм л байхгүй юу? Би ийм байгаа нь ийм л байхгүй юу? Яагаад бол надад хатуу ийзэн таарч гэл нэг ийм яриад. Тэгээ би илүү зовоод байгаа. Тэ. Тэр хүнд бол гоё ингээ хорвоо зөөлөн байлаач гэх шиг юм яриад. Надад бол хатуурхчлаа гэл тэ. Тэгээд би бол одоо хохирогч болчлоо. Хувь тавилангийн хохирогч болчлоо. Энэ хувь заяаны хохирогч болчлоо. Надад жоохон хатуу таарчлаа гэл өөрийгөө өмөрөөл, өөрийгөө бусдаас өрөвдүүлэл, болж игэл үнгүй юм хүртчих гээл. Болж игэл тэгэл нэг бусдын тусламжинд найдаал, нэг бусдын ямиг нэг аваал. Тэгээд нэг юм өрөвдүүлэл, ивэ чааваас энэ мөн амтэн чи ингэцэн гинлээ гээл хүмүүсээр нэг ингэж хилүүлээл. Тэгээд болж игэл ингээд нэг юм бусдын гар дээр нэг бөмбөрчихгөөл. Тэгээд өөрийгөө бусдад ойлгуулахтаа болохоор би илүү зовоод байгаа юм гээл. Надад өгдөггүй хөөрхий чааваас хардаа тэр намайг хардаа. Тэд нар ч юм тийм байхгүй юу? Би бол тийм байхгүй юу гэл ингээл нэг юм харьцуулт үүсгээл. Тэгээд тэд нар тийм учраас тэд нар чинь тийм учраас сайн яваад байгаа байхгүй юу? Би бол ийм учраас муу яваад байгаа байхгүй юу? Намайг өрдөөч гэл те. Ерөөсөө ийм сэтгэлгээ бол ерөөсөө бүх талбар дээр энэ хүнд гайвалж идэх дандаа. Ийм хүн ерөөсөө урагшаа явдаггүй. Ийм хүн ажлын амжилтж гаргахгүй. Гэр бүл дээр хань ижилдээ хүрэлж гомдлно. Үр хөвгтүүдтэй үргэж ялархна. Бурхан даага омдно. Үйлчлэл дээр үр жимс байхгүй. Хийсэн юм байхгүй. Тэгээ юмаа хийгээ үр дүнгээ гаргаад бусдын хайр хүндэтгэлийг олоод амжилтанд хүрээ явж байгаа нэг хараад муугар яриад иддэг. Тэдрийг ингээд нуруунд нутгах шагаад иддэг. Хэрэггүй юм яриад яваад иддэг. Үнэхээр харамсалтай юм аа. Тийм болохоор гомдолсоор бүү гологдоорой. Хорссоор бүү хоосон хоцроорой. Танд яг адилхан боломжийг Бурхан танд өгсөн шүү. Өөрт юу байгаагаа олж хараарай. Тэгэхээр бид өнөөдрийн энэ сургаалаас бидний хэрэгжүүлэх зүйл бол Бурхан надад өгсөн гэдэгт итэг. Танд ямар нэгэн боломж байгаа. Магадгүй надад байгаа шиг боломж танд байхгүй. Гэхдээ өөр төрлийн боломж бол байгаа. Надад байгаа шиг бэлэг авяас байхгүй. Гэхдээ өөр бэлэг авяас бол танд байгаа. Тэрийг олж хараач. Олж харах боломжийг өгөөч гэж Бурханаас залбираач. Тэгээд тэрийг эргэлдүүлээч. Тэрийг ашиглаач. Тэгээд тэрүүгээрээ юм хийгээч. Итгэлийг өсгөөч, үйлчлэлээ өрсгөөч, бусдыг ивээгөөч, бусдыг өрөөгөөч, бусад хэрэгтэй хүн байгаач. Тийм ээ? Энд чинь өөрөө эргээд бусдын хүндлэлийг тань дээр авчирна. Энд чинь өөрөө эргээд үр жимсээ авна. Бурхан ийм хүмүүсийг буцаага шагнадаг. Ингээд явдаг. Хоёрдугаарт энэ хүний гол хийсэн алдаа юу? Нэгдүгürt энэ хүн өөртөө байсан боломжоо олж харсангүй. Хоёрдугаарт энэ хоёр дахь асуудал нь бас нэг дэх асуудалтай холбоотой. Яагаад боломжоо олж хараагүй вэ гэвэл хоёрдугаарт энэ эзнийгээ буруугаар боддог. Эзнийгээ маш хатуу хүн гэж боддог. Гэтэл үнэндээ эзэн шодрох хүн байсан. Адилхан боломж олгосон. 10 болдоо яг адилхан боломжийг олгосон. Гэтэл өөрийг нь л доош нь хийгээд байгаа юм шиг. Өөрийг нь л нэг ялгаж харьцаад байгаа юм шиг. Манай монголчууд нэг ярьдаг да тий. Тэгээд энэ босож өснө урдаас нь гараад энэ ганцаараа ардаас нь гарцсан гэдэг шиг нэг үр хүүхдүүдээ нэг ялгаж ярьдаг нэг аав ээж нарын донд нэг тийм яриа байдаг да тий. Нэг айлын 5 хүүхдийн нэг хоёрыг нэг онцолж үзээд 3-ыг нь тоодгүй нэг аав байдаг шиг. Тэг бурхан тийм биш шүү дээ. Танд хэн нэгэн хүн тэгж хандж исэн байж болно. Хамаагүй. Ангичин багш. Тэр онцорлогтонгуудыг чи илүү анхаарад таныг анхаардгүй байсан байж болно. Амьдрал дээр бол ийм байдаг. Гэхдээ бурхан тийм биш шүү дээ. Бурхан тийм биш шүү дээ. Тэгвэл бурхан тийм биш юм чинь энэ надад өнөөдөр ингээд урам зоригтойгоор амьдрах тэр багштай гомдлол суухын оронд өөртөө байгаа боломжийг ашиглаад явах хангалттай суур байхгүй юм чинь. Хангалттай үндэс суур байхгүй юу? Хин нэгэн хүн танд тэгж ханддаг байж болно. Гэхдээ бурхан танд тэгж хандаагүй шүү дээ. Тэгвэл энэ итгэл дээр тулгуурлаад босол доо. Энэ итгэл дээр тулгуурлаад явал да. Тийм ээ? Зөндөө одоо ялгаж харьцаж исэн ийм харьцуултуудыг би бол авч исэн. Би бага залуу байхдаа үшүгийн спортод хичээлж исэн. Ингээр мөнгөтэй хүний хүүхдүүд тэмцээнд явдаг мөнгөгүй мань мэтэн хоцорж үлдчихсэн. Би мэдэн штэ. Би инглиг авахгүй бурхан гомдог байхгүй. Бурхан надад өөр боломжийг олгосон. Мэдээж хэцүү л байсан л да. Багш маань ингээл чи 90-ад оны үе амьдрал мэдээж хаана хэцүү байсан.
боломжийн алдар нэртэй, мөнгө гайгүй олцдог, түүц мүүц ажиллаулаад жинхэнэ ганцхан 8 эд явж исэн үе. Тиймэрхүү ээж аавтай хүүхдүүд нь бол одоо авьяас чадал жоохон муу байсан ч гэсэн эцэг эхэн тэрийг чинь цаанаас нь дэмжиж байгаа учраас тэмцээн оролдоонд аваа явцдаг. Манайст нь ингээд мянга авьяас чадвар байгаад хөдөлмөрлөөр хөдсөө урсгаад тухайд хоцорж исэн үе бол байсан. Гэхдээ би амьдралд хоцрог байхгүй. Амьдрал би хожигдох байхгүй. Тэр үед бол тийм үйл байсан. Би тийм үеийг амсч исэн үе байсан. Тэгж одоо ялгуулахын 10 жил бид бүгд л мэддэг шүү дээ. Багш нар онц сурлагтангуудаа илүү анхаардаг, илүү хайрладаг. Тэгээд нэг жоохон сурлагаар хоцорцсныгаа ер нь тоодоггүй. Тэгээд тэрийг бодохдоо бид өөрсдөө чухал биш юм байна гэж боддог, мэдэрдэг. Энэ багшийн хувьд бол тэр чухал, би бол чухал биш юм байна гэж бид нар мэдэрдэг. Бүгд бид нар бүгдээрээ л ийм зүйлийг мэдэрч өсөж ирсэн шүү дээ багада. Ямар нэгэн байдлаар бид нар ингээл одоо сагс тоглоод ингэхэд дасгалжуулагч сайн тоглодгуудын шилэл авдаг. Тэгээ нэг жоохон нэг тиймэрхүүнүүдийг тэгээд үлдээчдэг л үсттэй. Үлдчихэл хийсэн шүү дээ. Яг тухайн салбар дээр тэгсэн байж болно. Гэхдээ амьдралд бурхан надад тэгж хандаг байхгүй. Тэгэхээр бурхан надад боломж өгсөн байхгүй. Тэгэхээр би тэрийг олж хараад би хөл дээр босгох ёстой. Би гомдлож суух хэрэггүй л байхгүй. Би одоо бусдад нь ингээд сайхан боломжууд олдоод надад боломж л олцсонгүй гэж гомдлож суух биш. Тухайн талбар дээр та хожигдсон байж болно. Тухайн талбар дээр танд авьяас дутсан байж болно. Тухайн талбар дээр хүн таны боломжийг олж хараад таныг нээж, илрүүлж, таныг урамшуул, зоригжуулаагүй байж болно. Хэн нэгэн таныг олж хараад таныг дэмжиж өгсөн бол магадгүй та илүү явах байсан ч байж болно. Тийм үе таны амьдралд ямар нэгэн амьдралын чинь салбар дээр болж өнгөрсөн байж болно. Гэлээгээд бурхан танд тэгж ханддаг гэсэн утгатай биш. Бурхан танд яг адилхан боломж өгдөг. Та залбираад, та хичээгээд, та эзэнт дуулууртаа замаар явах юм бол бурхан таныг үнэхээр ивэдэг. Яг хэн эзэнт дуулууртаа байна? Тэр хүний хөлд бурхан тэгшгэн замыг тавьж өгдөг. Хэн эзэнт дуулуургүй байна? Тэр хүн үргэлж бартаатай замаар явж үргэлж бүдэрж унждаг. Үргэлж өвдөг, гарын алга өвдөг, хазар нүүр амаа шалбарж идэг. Тэгчгээ тэрийг өөрийгөө бусдаас илүү зовсон юм шиг ярих хэрэггүй. Бурхан дуулууртай байсан бол тэгж явахгүй байх байсан. Бурхан дуулууртай нэгний зам нь дардан байт юм аа. Анханасаа бурхан дуулууртай байгаа хийгснийг хийгээд зүтгэх юм дээр зүтгээд өөрийнхөө үүрэг даалгаврыг биелүүлээд явсан хүний зам нь аяндаа тэгшгэн байдаг. Тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр өөрийнхөө хөлд зориулж тэгшгэн замыг өөртөө тавь гэж хэлсэн байдаг. Чи миний зам далийн мори бартаатай сайн муу байх нь надаас шалтгаалаад байгаа хгүй яг үндэ. Би эзэн залбираад, эзэнд найдаад тэгээ эзний үгэнд би дуулууртай байгаад баг юмаа баг гэж гололгүй өөртөө байгаа зүйлийнхаа дагуу хичээгээ зүтгэхэд явах юм бол өнөөдөр бартаатай байгаа зам маргааш дардан болох боломжтой. Өнөөдөр даваагүй ихтэй замаар би явж исэн ч гэсэн нөгөөдрийн цаад өдрөөс энэ зам тэгшгэн болох боломжтой. Тэгэхээр өнөөдөр таны зам бартаатай, таны зам хэцүү, та зовлонгүй замаар явж байгаа үгүй чинь танаас шалтгаална. Бидний сэтгэлгээнээс шалтгаална. Бид өөрсдөө амьдралыг яаж харж байгаагаас, бурхныг яаж ойлгож байгаагаас шалтгаална. Бурхан миний эсрэг байгаа. Бурхан тавиагүй хэрнээ надаас авах гэж оролддог. Бурхан надад тариагүй мөртлөө надаас хурааж авах гэж оролдож чинь гэж бодоол ах юм бол та ямар ч үр жимсгүй хоцорно. Та юу ч хоцорно. Гомдлсон хэвээрэл хоцорно. Тэгээд эцэст нь та хожим Тэнгэрийн хаан тусын хаалган дээр очиход гологдно. Та хожим бурхны шагналын өмнө очиход та хоосоо хоцорно. Харин тэр үед та хоосоо хоцормооргүй байгаа бол, та тэр үед гологдмооргүй байгаа бол өнөөдөр бурхан таныг бусад ёстой чинь яг адилхан хайрлсан гэдэгт идэг. Өнөөдөр бусад ёстой чинь өгсөн тэр боломжийг бурхан танд ч гэсэн өгсөн гэдэгт итэг. Тэгээд өөртөө байгаа боломжийг олж хар. Тэгээд залбир. Тэгээд түүгээр юу хийж болохыг бод. Тэгээд яв. Би багада надад ямар боломж байгааг үнэхээр би харах чадлагүйсэн. Миний хүүхэд нас, миний одоо тийнейж нас гэж ярьдаг тийм үү? Миний одоо өсвөр нас бол үнэхээр ийм хар бараан өөртөө итгэлгүй, айцтай, ирээдүйд ямар ч итгэл байхгүй. Тийм л хүүхдүүдийн нэг байсан. Сурлагатаа сайн биш, спортод сайн биш. Ерөнхийдөө жижигхэн биетэй учраас ер нь бол ямар нэгэн спортод амжилт гаргана гэдэг бол их төвөгтэй. Тэгээ миний өөрийн дотоод сэтгэлгээ болохоор ерөөсө хинч намайг тоодоггүй юм шиг, би юу ч чаддаггүй юм шиг, хаан ч утсан хинээрч хүлээн зөвшөөрөгддөггүй нэг тийм л хүүхэд байсан шүү дээ. Гэхдээ Есүс Христэд итгээд бурхан намайг ямар их хайрладгийг би хүлээн зөвшөөрсөн байхгүй.
Яг гэвэл Христ миний төлөө амиа өгөх хүртлээр намайг хайрлсан гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээд энэ бурхан надад үнэхээр бэлэг авиас өгсөн байх гэдгийг би олж харсан. Тэгээд түүнийг ашигласан. Тэгээд өөртөө итгэх итгэлийг олж авсан. Тэгээд бурханаар шагнагдсан. Бурхан нэмж өгсөн байхгүй. Тэр нөгөө эцэст нь хэлж штэ тэ. Түүнд байгаа нэгийг аваад бүр та 10 хүнд нэмээд өгчээ гэж. Бүр нэмж өгсөн байхгүй. Хийх тусам олоод, олох тусам бүр нэмж олоод, бүр ингэ нэмж өгсөн. Гэтэл гомдлоод суусан хүн байгаа юмж байхгүй болчдөг. Гомдлоод өөрийгөө өрөвдөөл, бусдтай өөрийгөө харьцуулаад, тэгээд бурханд гомдоол, тэгээд бусдад нь адилхан боломж олгогдсон, надад боломж олгогдоогүй байгаа юмаач олж харах чадваргүй. Тэгээд байгаа юм сүултээ байхгүй болчдөг. Тэг бүр юу ч үгүй болж дуустдаг ийм хүн. Тэгээ энэ хүн эцэст нь хувь заяандаа гомддог. Тэ хувь заяа надад хатуурхлаа. Тэстэ надад юу ч хаалгаа одоо ингээд би өстө ингээд юу ч хөө дууслаа гэж. Үгүй штэ. Бидэрт бүгдээрэнд нь бурхан адилхан боломж олгосон. Тийм учраас боломжоо олж хараад босох тэр цаг нь иржээ. Тийм учраас би өнөөдрийн энэ сургаалыг амьдралын их өргөн хүрээнд та бүхэнд би хэрэгжүүлэлтийг нь яриад байна штэ, тийм ээ. Эн чинь бидний итгэлээр яг адилхан зүйл. Бидний итгэл бүгд адилхан багаас эхэлдэг штэ. Тэгэл итгэл маань өсдөг. Бидний үр жимс яг л адилхан багаас эхэлдэг. Тэгэл өсдөг. Бидний бурхныг мэдэх мэдлэг яг багаас эхэлдэг. Тэгэл өсдөг. Бидний бурхнаас авах ивэл маань багаас эхэлдэг. Тэгэл өсдөг л байхгүй юу? Бидний чадж байгаа зүйл багаас эхэлдэг. Тэгэл илүү их чаддаг болдог. Бидний эрдэм боловсрал, мэдлэг чадвар маань, бидний авьяас чадал маань багаас эхэлдэг. Хөдөлмөрлөх тусам их руугаал явдаг. Тийм учраас чамлахаар чангатах гэдэг манай монголчуудын үг бол нэрээ юутан үнэн үг вэ. Тэгэхээр чамлахаар нэг талантаа те нэг одоо маанайгаа чанга атгсан хүн бол яаж ин тэрийг юм гэж харж чадсан хүн бол юм болгож байгаа байхгүй. Өөрт байгаа юмаа юу ч биш гэж харж байгаа хүн юу ч болохгүй бол байгаа байхгүй. Тийм болохоор ахын дүүсээ би та бүгдийг зоригжуулж байна. Эзэн Есүс Христ хожим эрх мэдлийг аваад ирж ирнэ. Суралжит язгууртай хүн хаанчлыг хүлээн аваад эргэж ирнэ гэж хэлсэн шиг эзэн Есүс Христ эргэж ирнэ. Харин тэр эргэж ирэхээр явхдаа тэр танд маанаа өгөө явсан шүү. Өөрт байгаа кармандаа байгаа маанагаа олж хараарай. Тийм ээ. Тэр маанаа чи юу юм бэ гэж бурхнаас залбираарай. Тэгээд эзэн намайг та замчлаарай. Би үр дүнтэй баймаар байна. Би итгэлээр өсмөр байна. Эзнийг таньж мэдсэн энэ одоо итгэлийн амьдрал дотроо үр жимсээр би өсөж өөрчлөгдмөр байна. Ажил бизнес дээр чи ийм баймаар байна гэж залбираарай. Өөрийгөө бити бусдтай харьцуулаарай. Тэгээ бусдыг харж өөрийгөө бити өрөвдөөрэй. Бусдыг хараад өөрийгөө өрөвддөг хүн дандаа хохирч дуустдаг. Бусдыг хараад надад ч гэсэн адилхан боломж байна. Би ч гэсэн хөдөлмөрлөе гэж зүтгээд өөртөө жоохон ташуур өгдөг хүн бол урагшаа явдаг. Тим хүн амжилтанд хүрдэг, тим хүн сайн сайханд хүрдэг. Тим хүн хожим 10 хотыг авдаг. Тим хүн хожим 5 хотыг авдаг. Тим хүн хожим боли 3-ыг аваад. Гүн чи амжилт шүү дээ. Тийм ээ. Нэгийг нэмж авъя л та. Гүн чи амжилт шүү дээ. Тэгээ амжилтандаа баярлж сур. Амжилтаа тэмдэглэж сур. Жохон ч гэсэн гаргасан амжилтынхаа төлөө бурхан талархчээ. Энэ нь үнэхээр сайн зүйл. Өөртөө байгаа юмаа юм гэж харжээ. Тэрнийхээ төлөө өчүүхэн гэж голлгүйгээр бурхан талархчээ. Тэгээд тэр зүйлээ ашиглаад улам илүү цаашаа үргэлжлүүлээд яв. Тэгвэл боломж чи өшөө үржин. Өшөө өргөн үе таалгууд нэгдэнэ. Өшөө их боломжуудыг эзэн бидэнд өгөх юм аа. Нэг ахын нэг хэлсэн үг намайг Монголд байхад намайг их урамшуулсан. Видео кол хийгээд ярьжсэн. Нью-Йорк ч ер нь хэцүү л газар гиндэ миг ах минь. Монголчууд зөөхөн байдаг. Ажил ч гэсэн ер нь тэгээд ер нь хэр олдд юм дээ наа чи ер нь. Тэгээд Чикаго, DC-д байгаа монголчууд нь арай илүү жоохон сайхан амьдраад байгаа юм шиг те. Нью-Йорк нь арай юм таф газар юм шиг. Тэгэхэд миг ах надад хэлжсэн байхгүй юу? Том газар боломж нь том байд юм а гэж. Тэгээд тэр үг ингээ зүрхэнд цүг гэд яваад орцсон. Тэгээд зүрхэнд үлдсэн. Гэхдээ нэрэл тийм дээ. Том газрын боломж том л байгаа. Тийм учраас би энийг боломж биш гэж харах уу? Эсвэл боломж гэж харах уу? Нью-Йоркийг би аимшиг гэж харах уу? Эсвэл бурхны надад өгсөн боломж гэж харах уу? Тийм ээ. Гомдлдог хүн бол хинэн Чикагод амьдраад хин 10 мянгуулаа DC-д амьдраад хин 20 мянган Чикагод амьдраад би яхаараа Нью-Йоркод амьдрдیں۔ гэж. Гомдлдог хүн бол ингэж бодно. Хэрвээ би DC-д байсан бол илүү амжилт гаргах байсан.
Хэрвээ би Чикагод байсан бол манай сүм илүү өсөх байсан гэж ярьж байгаа бол үнэхээр тэнэг байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ газар ч гэсэн бурхан ажиллаа хийх чадaltaй. Энэ газар ч гэсэн эзэн илүү их гайхамшгуудыг хийх боломжтой. Тийм учраас хаана вэ? Бага газараа шороо атгана гэдэг чинь энийг хэлээд байгаа. Суусан газараас шороо атгадаг сэтгэлгээ гэж энийг хэлээд байгаа. Тэгэхээр Христ итгэл өөрөө биднийг ийм хүчтэй болгодог. Бидэнд ийм амьдралыг эргээр харах ийм хараатай болгож өгдөг. Үнэхээр тэр шороонд ороос амьдралыг босгох. Тэгээ хадан дээрээс үнэхээр одоо ингэж амьдралыг босгох тэр боломжийг одоо Христ итгэл бол бидэнд өгдөг юм аа. Тийм болохоор би дараах хэд хэдэн зүйлд уриалж байна те. Нэгдүгээрт ямар боломж байгаагаа олж хар. Хоёрдугаарт ямар эзэнд итгэснээ олж хар. Таавал тийм хатуу муухай эзэнд итгээгүй шүү. Таавал боломж танд олгодог гайхалтай бурхан та итгэсэн шүү. Бусад ертөнд тэр боломжоо ашиглаад энэ эзнэр өрөөгдсөн шүү. Тэгвэл энэ эзнэр өрөөгдөд явах уу харагдаад явах уу гэдэг чинь өнөөдөр таны гарт байгаа байхгүй. Тэгэхээр та гайхамшигтай эзэнд итгэж байгаа шүү. Тийм ээ. Тэгээд 3 дугаарт миний өнөөдөр танарт хэлж байгаа зүйл бол чамлахаар чанга атга. Өөртөө байгаа өчүүхэн юмыг ч гэсэн үн цэнтэй тооц. Тэрийг үн цэнтэй тооцохгүй байгаа хүн юу ч болгож чаддгүй тэрийг. Тэр танд байхгүй ямар нэгэн боломж танд, бусдад байхгүй ямар нэгэн боломж танд байж л байгаа. Бусдын ингээ хүсээд жолж авч чадахгүй зүйл танд байж л байгаа. Тэрийг олж хар. Тэгэхээр би энэ 3 зүйл өнөөдөр таныг уриалж байна. Номлолынхаа төгсгөлд би энэ 3 хэрэгжүүлэлтийг дүгнээд яриа. Нэгдүгээрт өөртөө байгаа боломжоо олж хараар. Бурханаас юу өгөгчснээ олж хараар. Хоёрдугаарт та муу биш сайн эзэнд итгэдэг шүү. Бурхан таныг харахтаа мууг төлөвлөөгүй сайныг төлөвлөсөн шүү. Бурхан таныг өрөөгдөөсэй гэж хүсдэг. Танаас хараагдаасай гэж хүсдэггүй. Бурхан таны боломжийг булаадаг бурхан биш. Харин боломжийг бурхан танд олгодог бурхан шүү. Тэгэхээр эзэнд итгэх, эзэнтэй харилцаагаа сайжруулаарай. Эзнийг ойлгох ойлголтоо нэмэгдүүлээрэй. Та тийм муу хатуу босстой одоо зарц биш шүү дээ. Та бол сайн босстой эзэн одоо зарц байхгүй юу? 3 дугаарт өчүүхэн жижиг зүйлээ ч гэсэн үнэлт сур. Тэ? Танд байгаа жоохон сайн зүйлийг ч гэсэн үнэлт сур. Тэгээд тэрэн дээрээ дөрөөл. Тэгвэл та амжилтанд хүрэх бол. Тийм ээ? Ерөөсөө л тэр. Ингэж л чадвал бид амжилтанд хүрнэ шүү дээ, тий. Тэгээ надад юу байсан юм? Бахад надад юу байсан юм? Сурлага байгаагүй. Спортын авьяас байгаагүй. Надад тэгээ юу байв? Надад юу байв? Ийдэг сайхан сэтгэл надад байсан. Гим хоргүй тийм бага насны төлөвшил, бусад нэг тийм гим хор болдоггүй нэг тийм бага насны төлөвшил надад байсан. Хожим энэ миний Христ итгэл, энэ миний үйлчлэлд асар том суурь болж гисэн шүү дээ. Алдаа гаргахгүй байх. Бусдын хайр хүндэтгэлийг өөртөө татаж, бусдын сайн удирдагч, сайн халамжилдаг бусдын пастор байхад энэ надад ерөөсөө маш том суурь хүчин зүйл болж гисэн. Гэтэл маш муухай ааштай хүн, эсвэл маш хатуу зан чанартай хүн энэ ажлыг хийвэл хүнийг маш гомдодог. Гэтэл энэ бол миний давуу тал болсон байхгүй юу? Тэгэхээр би энэ давуу талаа олж харж штэ. Гэтэл миний нөгөө бишрээд байгаа мондөг одуудад чинь энэ зам чанар, энэ характер байхгүйсэн байхгүй юу? Дээр нь надад юу байсан? Би бусдад юмыг тайлбарлаж, ярьж ойлгуулах чадвар бага наснаас мөн надад байсан. Яг л би кино ярихаараа найзуудынхаа нүдэнд нь харагдтал ярьдаг байсан. Энийг мань хинч надад төгөлдрөө наад чинь шүү миний хөө чи наадахаараа л хожим хоолоо олж идэнэ гэж хинч надад зааж өгөө. Хэлж яриаггүй. Тэгэхдээ бурхан үнийг надад харуулж гисэн байхгүй. Над ямар маанэ байгааг бурхан надад харуулж гисэн байхгүй. Тэгээ энэ дээр дөрвөлөл босч байгаа. Тэгээд би бусдад хэрэгтэй хүн болж байгаа. Хувь заяанда гомдох биш. Амьдралдаа баярлдаг хүн болж байгаа. Одоо бурхан энэ өчүүхэн жижигхэн зүйлийг маань ямар их олон хувиар үржүүлж өгдөг юм бэ гэдгийг хараад бурхан талархаж байгаа. Гомдох зүйл байхгүй. Харин талархах зүйлээр амьдрал бурхан намайг дүүрнээ шагнаж өгсөн. Тэм учраас байхгүй зүйл дээр биш, байгаа зүйл дээр төвлөрч өөртөө байгаа өчүүхэн зүйлийг олж харж түүнийг чамлахаар чанга атгаж түүнийг үн цэнтэй тооцож ашиглаж чадах юм бол бидний хэн ч гэсэн нэг маанаг 10 болгох чадaltaй. 10 хот эзэмшигчид эндээс гараасаа хожим. Бурхны агуу хаанчлал яг бодит байдлаараа биелэлээ олоход 10 хотыг захирагч нар, 5 хотыг захирагч нар, 7 хотыг захирагч нар, 8, 9 хотыг захирагч нар бүр байг
2 3 хотыг захирагч нар эндээс гараасай. Тэ. Гомдлоод суугаад хаалганы гадна хоцрох нэгэн энд бүү байгаасай. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Хамт залбирцгаая. Баярлалаа Бурхан. Та бол өршөөнгүй эзэн. Та бол нэгүүлсэнгүй Бурхан. Та бидэнд байгаа өчүүхэн зүйлээр минь тулгуурлан та гайхамшига хийдэг Бурхан. Та бидэнд өгсөн өөрийнхөө мааныг, та бидэнд хандсан өөрийнхөө сэтгэл зүрхийг бидэнд ойлгуулж өгсөнд баярлалаа. Танд үнэхээр талархаж байна эзэн. Алтрыг танд өргөж байна. Эзэн минь танд байгаа хүн болгонд хувь хүртээс бидэнд өгсөн тэр хувьдыг бид өшөө илүү ихээр таны дотор үржүүлэхэд туслаарай. Ажил дээрээ, бизнес дээрээ, итгэл дээрээ, харилцаан дээрээ, санхүү дээрээ, эрүүл мэнд дээрээ бүхэл зүйл дээр бидэнд байгаа нөөц болцоог та бидэнд харуулаач. Таны нэрийг алдаршуулж амьдрахад минь та туслаач. Алдар нь танд байх болтугай. Эзэн минь хожим таныг иргэн ирэхэд бид хэлэх үхтэй, хийсэн үр жимстэй байхад минь туслаач. Мэдээж бид үүнийг өөрийн хүчээр чадахгүй. Харин таны удирдамжаар, таны хамгаалтанд ор, таны ерөөлд ор энэ бүх нь амжилт олно гэдэгт бид итгэж байна. Тандаа талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.